санаа санагдахгүй шиг 6-аар танилцдаг ярив. Өнөөдрийн энэ компани засаглалын 8 дахь чуулганы зохион байгуулж байгаа, орны зохион байгуулж байгаа компани засаглалын үндэсний төвийнхэн энийг дэмжиж оролцож байгаа олон улсын санхүүгийн корпорац хамтарч бусад дэмжигч байгууллагуудаа маш их талархаж байгаагаа хэлье. Сая ярьлаа компани засаглалын үндсэн зарчмуудыг компаниуд өөртөө бүрдэж яаж тайлбарлахын чухал ач холбогдол нь юу вэ гэдэг тал дээр ярьлаа. Тэгэхээр миний слайд бол яг бодит байдал Монголд ямар байгаа вэ гэдгийг харуулсан. Тэгэхээр би агуулга нь бол тайлбарлах мэдээлэл маань хэр зэрэг тодорхой тусгагдсан, олон улсад ямар мэдээллүүдийг тайлбарлахыг шаарддаг. Монгол улсад тэрнээс хэдийн бид одоо шаардаад хууль дүрмдээ хийцээ. За өнөөдрийн хувьцаат компаниудын тайлбарлалын байдал ямар байгаа? Цаашид одоо санхүүгийн зөвлөх хороноос энэ талаар ямар арга хэмжээ авах төлөвлөж байна гэсэн ийм 3 чиглэл төвчгөө ярих юм. За тайлбарлах мэдээлэлүүд бид нэр олон улсын стандартын дагуу бүх иргэдээр тавигддаг шаардлагуудыг харьцуулж байгаа. Лондон, Токио, Хонконгийн байдал одоо тавьдаг шаардлагуудыг харсан. Тэгээд ерөнхийдөө энэ үнцаасны бүртгэх компаниудын мэдээллийн ил тод байдлыг хяналт авахын чиглэлийг бол биржүүдний одоо хэрэгжүүлж байгаа. Лондон, Токио, Хонконг байлах. Тэгэхээр энэ биржүүдийн вебсайтуудаар ороод одоо ямар бүртгэх компаниудынхаа нэг төрөний шаардлагын дагуу тавьсан бүх мэдээлэл яаж ил тод мэдээлэгдэж байгааг эндээс харж болно. За Монголын хувьд ямар байгаа вэ гэхээр Монголын улсын компаниудын одоо санхүүгийн жилийн үйл ажиллагааны тайлбар болон мэдээллийн ил тод байдал санхүүгийн зохицуулахаараа хөрөнгөний бирж хоёулаа тавихаар юм ойлгомжгүй юу байгаа зохицол байгаа. Тэгээд энэ нь ямар хуулиудаар тусгаж өгсөн гэхээр компани тухай хууль 2011 онд батлагдсан. Үндэсний зах зээлийн хууль 13 онд батлагдсан байгаа. Энэ хоёр хуулийн дээр нэлээд олон мэдээллүүдийн шаарддаг. Тэгээд энэтэй холбоотой санхүүгийн зохицуулах хорооны 14 онд гаргасан хоёр журам байгаа. Үндэсний гаргагчаас мэдээллийг нийтэд одоо тогтмол мэдээлэл хүргэх тухай журам байна. Нөгөө нь Монголын компани засаглалын кодекс ийм хоёр журмын хүрээнд зохицуулж байгаа. За биржийн бас 2014 оны бүртгэлийн журам байдаг. Тэгэхээр энэ дотор бол бид нарт байхгүй мэдээлэлүүд байгаа. Би дараа нь харьцуулж харуулна. За бүртгэгчтэй мэдээллийн одоо сайтууд дээр тавьдаг мэдээлэл маань маш муу байгаа. Өнөөдөр манай Монголын хөрөнгөний бирждээр 40 компани мэдээлэл тавигдсан. Гэхдээ энэ голдуу санхүүгийн одоо мэдээллүүдээр хүмүүсүүд байгаа. Тэгэхээр бид нар цаашдаа governance segment гэдэг ийм нэгдсэн мэдээллийн ийм нэр сувгаар мэдээлэл дамждаг ийм сайтыг нээж ажиллуулахаар ажиллаж байна. Тэгэхээр мэдээллүүд бол орж эхлээд одоо бүх мэдээлэл шаардлагын дагуу тавигдлаас хугацаа их байна. Энэ дээр бас компаниуд бас биднэртэй хамтарч ажиллах шаардлагатай байгаа бас хэлмээр байна. Тэгээд Токио, Хонконг, Лондон, Монголыг харьцуулж харсан бүртгэгчтэй компаниудын нийт тогтмол хөрвөх ёстой мэдээллийг харахад Монголын хувьд бол бас ер нь нэлээд олон мэдээллүүдийг бид нар шаардсан байгаа. Зарим нэг нь бол байхгүй байгаа нь байна. Гол нь бол энэ бүх мэдээллүүдийн 5 хэсэгт одоо хувааж багцлж мэдээллүүдээ тавихыг шаарддаг. Нэгдүгээр нь болохоор яг компаниудын өөрийнх нь үйл ажиллагаатай холбоотой компаниас гарч байгаа шийдвэрүүд байдаг. Аливаа шийдвэрүүд тэрэн дээр нь бол энэ хувьцааны талаарх мэдээлэл, ашиг алдрын талаарх мэдээлэл энд дурдсан байгаа энэ олон мэдээллүүд тэр багцад хамаардаг. Хоёр дахь мэдээлэл нь бол тэр компани үйл ажиллагаатай холбоотой тодорхой болж байгаа, тохиолдож байгаа ивентүүдийн буюу үйл явдлын мэдээллүүдийг тавих шаарддаг. Тэр нь бол манайд нэлээд ховор байдаг. Тэгээ ашигын одоо төлөвлөсөн бизнесэд тодорхой өөрчлөлтүүд ороход тэрийг бас мэдээлэхийг шаарддаг. Дараа нь компани одоо томоохон хувь нөлөөлөгчтэй холбоотой гэрээ хэлцлийн талаар одоо компани үйл ажиллагаанд өөрчлөлт нөлөө үзүүлэхээр тийм хэлцлүүдийн талаар шаарддаг. Тэгээ бусад мэдээлэл гэсэн 5 багц мэдээлэлүүд бусад улсууд мэдээлэл багцад шаардж байгаа. Тэгэхээр бидний түрүүний одоо харуулсан 4 журмд бол яг нэг наривчилж байхгүй байгаа. Тэгэхээр бид 4 журмаа сайжруулах тал дээр бол зайлшгүй ажиллах шаардлагатай харагдаж байгаа. Тэр нэлээд юмнуудыг судалж бас орны өмнө шинжилгээр ингээд ажиллаж байна. За Монголын хувьд нөгөө хуулиудаар яг шаардж байгаа мэдээллүүдийг энд тавьсан байгаа. Нэг
нэлээд одоо детальчилсан ч юм уу эсвэл их ерөнхий тусгацсан мэдээлүүд байгаа учраас цаашдаа бид нарын мэдээллүүдийн зэгцэл зөвлөлтнүүдийг хэлмээр аль нь санхүүгийн бус үйл ажиллагааны мэдээллүүдийг хүмүүст ойлгомжтой маягаар тайлбарлын загварыг бас бэлдэж өгөх шаардлагатай харагдаж байна. За өнөөдрийн компаниудын манай тайлбарлын байдлын талаар ярихаас өмнө одоо бүртгэгдтэй байгаа компаниудын өмчлийн бүтцийн талаар ярив. Өнөөдөр 3 янзын бүртгэл байгаа. Санхүүгийн зохицуулах хорон дээр нэг бүртгэл, хөрөнгөний бирж дээр нэг бүртгэл, үндэсний хэлбэр тооцоо хөлбөстэй боломжийн төв дээр нэг бүртгэл байгаа. Тэгэхээр санхүүгийн зохицуулах хорон бүртгэлээр манай нийт листэд 330 компани байдаг. Хөрөнгөний бирж дээр 237, тэтгэх дээр 321 гэх. За энэ бол яг зарим хаагдсан янз бүрийн асуудлаас, процедурын асуудлаас болоод юм өөр томьёол байгаа бид нэр сая зэгцлэгээр ажлаасаа гараад нэлээд зэгцлэлтэй явж байгаа. Энэ бол нэлээд хуучин тоо 9 сарын 2 дугаар үеийн байдлын тоо байна. За хувийн өмчийн компаниудын хувьд бол орон нутгийн оролцоотой буюу төрийн орон нутгийн оролцоотой, төрийн өмчийн оролцоотой, төрийн өмчийн 100% оролцоотой гэдэг ийм компаниуд нийт компани дотор 51 орчим байгаа. Үлдсэн нь бол хувийн өмчийн оролцоотой компаниуд байгаа. За энэ компаниудын тайлбарлын байдал нь гэхээр ер нь 4 төрлийн мэдээллийг тайлбарлаж байгаа. Одоо нийлүүлэгчтэй хурлыг зарыг мэдэгдэж, хурлаар зарласны үеийн мэдээллийг ирүүлж байгаа. Санхүүгийн тайлбаруудаа ирүүлж байгаа. За хурлаа хийцсэн бол хийгээд юу шийдвэр гэдэг хурлын шийдвэрүүд хурл хийсэн тухайга тайлбарлаж байгаа. Тэгээд наад ашиг хуваарлаж байгаа байдлаар тайлбарлаж байгаа. Зөвхөн энэ 4 үндсэн гол мэдээллийн тайлбарлыг авч үзэх нь хангалттай байгаа. За энэ би нэг 230 цагаар тавьсан байгаа нь хөрөнгөний биржтэй бүртгэлтэй нийт 230 компани хэдэн одоо 14 оны байдлаар бол хэдэн тайлбарлсан байна. Энэ 4 мэдээлэл 15 оны мэдээлэлээр ямар ялгаа гарав гэдгийг харсан. Тэр үүндээ бол маш хангалттай байгаа. Нэг 50 60 70 хүрхгүй хувь бол хурлын тухай санхүүгийн тайлбарын тухай мэдээлэл өгж байгаа. За ноогд ашиг хуваарлаж байгаа мэдээлэл юу бол 20% хүрхгүй байгаа. Та нар харж байна 15 онд 10% мэдээлжсэн, 14 онд 15% мэдээлж байгаа шигтэй. Тэгэхээр ер нь жилийн санхүүгийн үйл ажиллагааны тайлбарга одоо манайд ирүүлсэн байж байгаа компаниудыг харахад 134 компани бол хурлаа одоо хуралдсаар гэдэг мэдээлэл ирүүлж байгаа. Тайлбарга өгж байгаа. Энэ бол нийт 236-аас үзэх юм бол 42%. Тэгээд тайлбарга гаргаж хурлаараа хилцүүлж байгаа айл нь компаниудын 20% байна. Тэгээд санхүүгийн тайлбартай хамт нэг үйл ажиллагааны тайлбарыг жоохон гаргаад хурлаар хилцүүлсэн гэх 25%. Ер нь тайлбар гаргадаггүй. Тэгээд гаргаагүй мөртлөөсөө би хурлаа хаад ингээд тайлбар хилцсэн гэж тусгадаг нь дөрж. Ер нь тайлбарч гаргадаггүй хурал шийдвэр 15 байна. Тэгэхээр энэс бол бид нар манай тайлбарлын байдал ямар доогуур байгаа гэдгийг харж байна. Бид нар эндээ үйлдээд энийг л одоо засах нь санхүүгийн зохицуулах хороо, хөрөнгөний бирж, хувьцаат компаниудын үүрэг энийг одоо их жилүүдэд хийх ажил авчиад байгаамаа. Тэгээд энэ дээр нэлээд юмнуудыг бид нар төлөвлөж хийж байна. Мэдээ цаг хугацааны хувьд техникийн хувьд энэ бол нэлээд цаг шаардж байгаа. Хамгийн гол нь манай компаниуд нэг хэсгүүдийг ойлгох хэрэгтэй. Тайлбар гэдэг та нарыг хянах гал шалгах гал байгаа биш дөрөв дэлхийн банкны ихний илтгэж хэлжсэн. Энэ бол та нарыг ил тод байснаас өөрсдөө ил тод тайлбарч чадах юм бол та нарт итгэх хөрөнгөөлөгчдийн итгэлэл ирнэ гэдгийг анхаарч энийг ойлгож тайлбараа хийж байгаагаа. Тэгэхээр тайлбарыг 100% тайлбар болгох юм зорилтыг тавьж нэг жил багтааж бид тайлбарлуулдаг болгоно. Гэхдээ энийг бол тайлбарын ач холбогдолыг та бүхэн бас ойлгох хэрэгтэй. Бид нэр цагаагаар талаар одоо энэ маань мэдээлэл нэг талаар харах хэмжээ бол үүнд хүрэхгүй мэдээ. За тайлбарх мэдээллийг зэгцлэх, тайлбарх хэлбэр агуулгыг сайжруулах талаар бид нэр зохицуулт журмаас сайжруулахаар ажиллаад явж байна. Тэгээд мэдээллийн одоо нийтэд тогтмол нэг урсгалаар хүргэдэг энэ зөвхөн улсуудыг ажиллуулах гэж мэдээлэл оруулаад эхэлж байна. За тайлбараа гаргадаг болгох, мэргэжлийн тусалцаа одоо гаргахад нь мэргэжлийн тусалцаа үзүүлж сургах ийм ажлыг тасралтгүй хийх хэрэгтэй байна гэдэг ажиглаж байна. Та бүхэнд бас тайлбарын нэгсэн загварыг ч гаргаж өгөх хэрэгтэй байна гэж ойлгож бид өнөөдөр нэгж байгаа энэ хөтөлбөрийг бас хамтарч хэрэгжүүлэхээр шийдээд байгаа. За нөгөө талаас хөрөнгөний бирж бол энэ хувьцаат компаниудын тайлбарлах мэдээлэл үйл ажиллагаанд хяналттай хүргээ одоо
бол сайн хэрэгжүүлдэг болох хэрэгтэй байна. Тэгээ хороо улс хөрөнгөний биржийг өөрийгөө зохицуулах байгууллага болох энэ шийдвэрийг гаргаад өгсөн. Хөрөнгөний биржийг өөрийгөө зохицуулах байгууллага гэдэг нь цаашдаа листинг компаниудаа болон уцаасны компаниудаа тодорхой зохицуулалтын шаардлагуудыг хяналтын механизмуудаа хяналтын юм арга хэлбэрийг зөв оновчтой зохион байгуулж нэлээд хурдан шуурхай ажиллах шаардлагатай болгож байгаа. Тэгээд биржийнхэнтэйгээ бид нар энэ талаар бас төлөв авах чиглэл ажиллаж эхэлж байна. За тэгээд эцэст нь нээлттэй ээлтэй байдлын индекс гаргаж компаниудыг үнэлэх ажлыг бол мэдээж хөрөнгөний байгууллагуудад нээж өргөжлөж хийсээр байгаа юм. Энэ бол бидний цаашдаа авах хэмжээний суурь гаргах шийдвэрийн суурь болж байгаа учраас ийм зүйлүүдийг хийхээр товчондоо төлөвлөж байна. Анхаарал тавьсан байна. За баярлалаа. Таныг сууж явахаар дөрвөн итгэлийн дараа товчхон 1-2 асуулт би тавиад тэгэхгүй бол богинож байгаа тавихад зөвлөө их олон талтай учраас надад ийм асуулт байна. Та Монголын өнөөдрийн энэ байдлыг бол бид мэдж байгаа. Эний төлөө юу хийж байгааг бид чухал байгаа. Тэгэхээр надад чинь та их айхтар мэдээлэл хийж шин. Хөрөнгөний бирж танаа хоёр талаатай учраас хоёул хариуцлага учраас тодорхой биш байна гэж. Танаа тусдаа яг нэг хүмүүсийг гаргуулахлаа юу хийсэн бэ гэж. Яг л энэ компаниуд чинь хүмүүсийн мөнгөөр явж байгаа. Ялангуяа төрийн өмчийн компаниуд чинь мөнгө гаргахгүй бол танах яаж ингэ зогсоод юм. Хуучин та ирэх байдаг юм уу? Энэ бол яг хүчээр хийх стайл болохоос биш одоо эднийг хаанаас хэрэгтэй гэдэг уугаад байгаа биш. Энэ бидний мөнгө байна ш. Энэ тухай та юу хийж байна? Өмнө ер нь бол явж ирсэн практик бол ингээд улсын байцаагч очиод мэдээлэл өгдөг, шаардлага тавьдаг. Өөрөөсөө эрхэн ингээд дуусчих жаа. Тэгээд шаардлагатай үзүүлэхгүй бол үзэл компани бүртгэлээс хасч чадахгүй. Одоо албан даатгаврууд үзүүлэхгүй бол тавж чадахгүй. Нэг иймэрхүү хуулийн дарахад нэг талаас их хэрэгтэй юм шиг боловч бодит байдал дээр үр дүн хүргэх тийм их одоо хэмжээ багтай. Тэгэхээр энийг бид нар хороо өөрөө нэг хянах юм шиг, нэг бүртгэх юм шиг, нэг мэдээлэх юм шиг ойлгогдсон. Бирж дахиад бас нэг ийм одоо хянах юм шиг хоёр функцийн хоёр талд яваад байгааг зэгсэлж байгаа. Энэ бол ерөөсөө бирж дээр бүх тайлбарыг явуулна. Гэхдээ ямар хэмжээний мэдээллийг хэдэн хугацаанд яаж тайлбарлах вэ? Зохицуултыг хороо хийж өгнө гэдэг өөрөөр функцийн нэгдүгээр боолчихсон. Мэдээ гаргахгүй яах юм? Мэдээ гаргахгүй бол бүртгэлээс хасах хүртэл арга хэмжээ авах нь бирж дээр байна. Одоо бирж дээр тийм арга хэмжээ авч чадахгүй яг бүхэн компани бүртгэлтэй. Тэгэхээр энэ яриа бол Монгол улсад зөндөө олон хувьцаа эзэмшигч хуваарай хүмүүс жишээлбэл тэр намынгийн хувьцаа эзэмшигчдээ жишээ жагсаад яваад байгаа. Энэ бүхнийг яриа та нар ажлаа хийхгүй дараа нарыг чинь солиод та бүхэн ингээд хойд ирээдүйд тавиад ингээд дандаа ирээдүй юм уу одоо цагийн юм яриад байдаг. Үгүй хийдгүй юм байна. Одоо Монголын хөрөнгөний биржийн шин даргаыг сонсъё. Монголын хөрөнгөний бирж гэдэг нэг хэд хоноолоо даргаас эдний газар байгаа. Шин залуу ирсэн та энийг яаж авч ирэх вэ? Энэ тайлбарны шин талаар бид хүчээр асуудлыг шийдэх үү юм байна. Бид болохоор юу гэхийг харж явах гэхээр хэрэгцээ талыг компаниудаа ойлгуулж чадвал энэ өөрсдөө л өөрийгөө авч явах зүйл юм байна. Тухайлбал одоо бид гадаадын хөрөнгө оруулагч нар болохоор биднээс 3 зүйл асуудаг. Бид хөрөнгөний биржмэн бараатай. Хоёрдугаар валютын ажлын асуулах. Гуравдугаар компаниуд маань мэдээллийн их тод ажиллаж байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл гадаадын хөрөнгө оруулагч нар болохоор энэ гурван асуудлыг зохицуулж танах бол сайхан бүрдээ орж ирэх боломжтой. Тэгэхээр бид компани талаас, гишүүн талаас юу авах вэ? Бараатай болцоход бид бол хөрөнгөний биржийн зөвхөн валютын ажлыг хеджинг гэсэн анхаарч ажиллах. Гуравдугаар болохоор бүгдээ компани хөрөнгө босох шаардлага байгаа. Хэрэндээ үндэслээд өөрсдөө сайн мэдээлэл нээлттэй болвол хөрөнгөний биржийн их ус боломж байгаа. Тэгээ боломж байгаа гэж хэлж байна. Тэгэхээр бид ингэж энэ мэдээлэл ээлж байдлыг харуулахад цахим хуудсанд бол өөрчлөлт оруулж байгаа, шинжиж байгаа. Бид өмнө нь болохоор зөвхөн арилжааны мэдээ талаар чиглэлдэг байсан бол одоогоор гишүүн компаниудаа өөрсдөө гишүүнчлэлийн хуудас гаргаж өгөөд тэгвэл гишүүнчлэлийн хуудастай болохоор өөрсдөө ил
ажиллана бид тэр ганцхан хүсэж байгаа юм шиг энэ бол заавал шаардлага биш. Энэ бол биднээс гадаад компаниуд байгаа хэрэгцээ юм аа гэдгийг ойлгоно. Дуурайх дээр ажиллана гэж ойлгохгүй байгаа юм да. Тэгээд чи ойлгох биш хүчлэх хэрэгтэй болчиход байгаа юм аа. Тэгээд хаагаар ингээд шийдэх болохоор тэр юм руугаа яриад үлдэн юм шийдэхгүй. Энэ хүмүүсийн мөнгөөр яваад банкуд дампуураа компаниуд ингээд яваад байгаа гэж өнөөдөр ингэ яриад байгаа байхгүй. Тэр саяын одоо тэр вебсайт дээр өөрийнх нь юу гişүнчнийх нь юм гаргаж ингээд энэ үнэхээр одоо асуудал байгаа. Тэгээд энэ бодлогын ханаас асуудал. Танайхаа хөгжил гэж яриад сүүлийн үед үнэн хүртлээр даа явсан. Тэр одоо энэ зүг руу юу таны үзэл бол юу юм? Зүг яагаад буруу яагаад Энийг бол миний ярих зүйл биш баг. Энэ үнцээ шиг юм. Чигээрх. За баярлалаа. За дараагийн бас нэг төрийн компани одоо төрийн компани Эрдэнэс Монгол компани